Хэрэв та дараах 10 дадлыг өөрийн болгосон бол амжилттай яваа. Альсгүй хизээ нэгэн цагт ямар нэгэн амжилтанд хүрэх болно. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ би амжилттай яваа хүний 10 дадал хийдэг зүйлийн тухай ярилцъя гэж бодлоо. Ингээд видеонд орцгоё. Хай, хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүү ярьдаг Money Wise Master Channel тавтай морил. Хэрэв та миний видеог анх удаа үзэж байгаа бол юу ихэ мэдж байгаа зү тэ. За ингээд гол ажилдаа оръё. Let's talk about money. Амжилттай яваа хүмүүсийн нэгдэх дадал хувийн санхүүгээ сонирхдаг. За амжилттай яваа хүмүүс хэдийн орлоготой, хэдийн зарлагтай, хэдийн хэрийн өртөө гэдгээ нэгэнгүү нарийн мэддэг байдаг. За цаашлаад бүр ямар өртөө, тэрнээсээ яаж хэдийн хугацаанд гарах вэ гэдэг план төлөвлөгөө гаргах зай ажилтдаг. Хувийн санхүүгээ сонирхоод хувийн санхүүгээ гартаа оруулна гэдэг бол цаашдаа баян болохын цомдын юм аа. За амжилттай яваа хүмүүсийн хоёр дахь дадал нь болохоор үг, үйлдэл хоёр нь зүрдэггүй. За амжилттай яваа хүмүүсийн үг, үйлдэл хоёроос нь ерөөсөө зүрдэггүй. Амжилттай хүмүүс худлаа ярьдаггүй. Тэгээ зүгээр ингээ яриад байдгүй, юмыг хийдэг. Нэг юмаа хийсэн бол бас дуусах чаддаг уусууд байдаг. Тэгээд амжилттай яваа хүмүүс зүгээр ингээ яриад хийдэггүй уусуудыг бас ойлгодоггүй уусууд байдаг. Хэрв таны үг, үйлдэл хоёр чинь зүрдэггүй бол та аль хэдийн сахилга бат тууштай байдлыг өөртөө суулгасан байна гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр амжилтанд хүрэхийн бас нэг дохио юм аа. За амжилттай хүмүүсийн 3 дахь дадал нь статус гейм тоглодоггүй. За бид нар бүгдээрээ л хизээ нэгэн цагт бодож байсан те. Ийм чимтэй болох юмсан, тийм чимтэй болох юмсан. Вау, тэр гоё юм авчиж, энэ гоё юм авчиж гэдэг. Жохон бяцхан атаархалтай. Тэгэл тэрийг нь дөөрэж авдаг ч юм уу те. За тэгвэл амжилттай яваа хүмүүс галуу дөөрэж хэрэг хөлөө хөлдөөн гэдэг Монгол ардын зүрхийг аль хэдийн ойлгосон байдаг. За би үүнийг статус гейм гэж нэрлэдэг байгаа. За статус гейм тоглосноор хинд ашигтай вэ гэхээр танд юм зарж байгаа айлсгүй танд юм өгж байгаа хүнд л ашигтай. Танд бол ямар ч ашиг байхгүй, харин эсрэгээрээ таны хитвч чинь хамгийн хурднаар нэмгэрэх болно. За амжилттай яваа хүмүүсийн 4 дахь дадал нь сахилга бат. За амжилттай яваа хүмүүс ихэнхдээ санхүүгийн өндөр сахилга баттай байдаг. За хүний амьдралд ямар нэгэн хэрэг болно, том худалдан авалт хийх хэрэг гарна. За амжилттай яваа хүмүүс бол шууд мөнгө байхгүй ч гэсэн үр тавиад авдаггүй. Харин санхүүгийн зорилго гаргаад мөнгөө цуглуулж агаад тэр мөнгөөрөө том санхүүгийн худалдан авалтаа хийдэг байгаа. За ер нь ихэнхдээ санхүүгийн худалдан авалт, том худалдан авалтууд ер нь тухайн үед хэрэг болж байгаа мэт харагдавч. За хэдэн сарын дараа, хэдэн 7 өдрийн дараа, хэдэн өдрийн дараа яг л нэг амьдралын нэг хэсэг болцсон, урд нь байгаагүй, байсан ч байгаагүйг адилхан тэр юмгүйгээр амьдрч болох мэт тийм амьдралын нэг хэсэг болцсон байдаг. Тийм учраас амжилттай яваа хүмүүс худалдан авалт хийхдээ маш гярхай, маш өндөр сахилга баттай байдаг. За амжилттай яваа хүмүүсийн хийдэг 5 дахь дадал нь цаг хугацаа. За амжилттай яваа хүмүүс цаг хугацаа ямар үнэтэй хизээч ирдэггүй үнэт зүйл болохыг аль хэдийн ухаарсан байдаг. За тэн дээр бол дими уцаар ирдэггүй, дими Netflix үздэггүй, дими сошиал медиагаар скролн болдоггүй, компьютер тоглоом өдөржин тоглоод байдаггүй ус. За үүний оронд өөртөө хэрэгтэй бизнес, өөрийгөө хөгжүүлэх, санхүүгийн талаарх янз бүрийн контент, YouTube сувгуудыг үздэг. Жишээ нь Money Wise Master Channel. За дээрэс нь мэдээж ном уншин, өөрийгөө шинэ юм сурахад гүрч хүч цагаа зарцуулдаг усуд байдаг. За тэгээ дээрэс нь амжилттай яваа хүмүүс жоохон ч гэсэн цаг хугацааг 10 минутгүй, 5 минутгүй тэрийг үр дүнтэй ашиглаж сурсан байдаг. За амжилттай яваа хүмүүсийн 6 дахь дадал нь мөнгө өрөхөөс өмнө дандаа боддог. За жишээлбэл амжилттай яваа хүмүүс ямар нэгэн худалдаа авах хийхдээ мөнгөө ямар нэгэн юмд үрэхдээ дандаа маш хянууртай боддог, асуудаг. Яг энэ юм надад хэрэгтэй билүү үгүй юу гэж асуудаг. За тийм ч болоод одоо миний амьдарч байгаа Швейцар улсад мөнгөндөө ариг гамтай байхыг баян улсуудаас суралцдаг юм аа гэдэг тийм нэг хэллэг байдаг Швейцар улсад. Тэгээд яагаад тэгэхээр Швейцар улс бол мэдээж дэлхийн хамгийн баян орнуудын нэг. Тэгээд зүгээр ч нэг үг яг ийм үг гараагүй бах гэж бодож байна. By the way, миний нэг хэрэгэлдэг арга байдаг юм. Одоо жишээлбэл надад ч гэсэн мэдээж нэг юм таалагдаад, нэг юм хараад амар санагдаг үе байгаа. Би ч гэсэн хүн учраас тэр үед би яадаг вэ гэхээр эхлээд энэ надад хэрэгтэй юу хэрэггүй юу гэж асуудаг. За хариулт нь ихэнхдээ хэрэгтэй гэдэг хариулт ирдэг. За хэрэгтэй гэдэг хариулт ирэх юм бол 24 цаг хүлээгээд 24 цагийн дараа за энэ юм надад хэрэгтэй юу хэрэггүй гэж дахиад асуудаг. За хариулт нь ихэнхдээ хэрэггүй гэсэн хариулт орж ирдэг. Тийм болохоор энэ арга маш үр дүнтэй арга. Зарим хүмүүс болохоор 72 цагийг хүлээдэг юм билээ. Би болохоор 24 цаг хүлээгээд дахиад асуудаг. Тэгээд
Та нар ч гэсэн энэ аргыг туршаад үзээрэй. За амжилттай хүмүүсийн 7 дахь дадал нь мэдээж хөрөнгө оруулдаг, мөнгө ажилуулдаг. За амжилттай хүмүүс мэдээж орлогынхоо ямар нэгэн хэмжээг хадгалдаг байгаа. Цааш нь хөрөнгө оруулдаг байгаа, мөнгө ажилуулдаг байгаа. Энэ тухай бид нэр зөндөө видео хийсэн, та бүхэндээ сонирхож үзээрэй. Тэгээд хэрв та зөвхөн мөнгө хадгалдаг бол яг одоо мөнгө ажилуулах аргыг бодож олох хэрэгтэй. Өөртөө тохирсон. Тэгээд ингэж та мэдээж баялаг төрнө, ингэж хөрөнгө босгож ирнэ. Зүгээр бид нэр ингээд цалингаас цалингийн орн мөнгө хадгалаад банкнд хадгалууд явна гэх юм бол биднэрт баян болох мөнгө хураах, тэ хүүхэдтэй өвлүүлэх мөнгө гарч ирэхгүй. Тийм учраас хөрөнгөний захиалалд орцох хэрэгтэй, мөнгө ажилуулах хэрэгтэй. 100 удахгүй 50-50. За амжилттай яваа хүмүүсийн 8 дахь дадал нь win-win mindset. Амжилттай яваа хүмүүсийг анзаараад байхад ихэнхдээ тэд нар өөрсдөө эхлээд амжилтанд хүрчээд дараа нь бусдыгаа амжилтанд хүрэхийг дандаа бодож явдаг тийм. Өөрсдөө сурсан, өөрт нь ажилдаг, өөртөө амжилт өөрийг нь амжилтанд хүргэсэн тэр арга барилыг бусдаа ингээд заахыг хүсэж явдаг. Тэгээд тэр нь болохоор яаж илэрдэг гэхээр ямар нэгэн уулзалт, ямар нэгэн дийл, ямар нэгэн бизнес, бүх харилцаа холбоон дээр дандаа win-win mindsetтэй байдаг. Чи эндээс юу хожих юм? Би эндээс юу хожих юм? За хоёулаа хожих юм бол энийг хий, хоёулаа хожихгүй бол энийг хийхгүй гэсэн тийм mindsetтэй байдаг. За амжилттай яваа хүмүүсийн 9 дахь дадал нь тууштай байдал. Амжилттай яваа хүмүүс ямар ч салбар дээр гівгэнд өнөөдөр гараад ирдэггүй, гівгэнд маргааш гараад ирдэггүй. Тэр бол олон жилийн хөдөлмөр тууштай байдал гардаг. Спорт дээр, тэр карьер дээр, тэр урлаг спорт, уран сайхан дээр ч тэр бүх юм дээр тууштай байдал, олон жилийн хөдөлмөр, цахилгаан бат хүнийг амжилтанд хүргэсэн байдаг. Тийм болохоор мэдээж ойлгомжтой. Тууштай байдал бол таныг амжилтанд хүргэнэ. Мэдээж авьяас бэлэг өгөгдөл чухал. Гэхдээ амжилттай яваа хүмүүс тууштай байдал гэдгийг амжилтын нэг хэсэг юм байна гэдгийг ойлгосон байдаг. За амжилттай яваа хүмүүсийн 10 дахь дадал нь эрүүл мэнд. За энд нь юу орхон гэхээр 3 эрүүл мэнд байдаг. Нэгдүгürt нь сэтгцэн эрүүл мэнд, хоёрдугаарт нь биеийн эрүүл мэнд, гуравдугаарт нь санхүүгийн эрүүл мэнд. За амжилттай яваа хүмүүс бол энэ 3 эрүүл мэндийг яг адилхан авч үздэг. Амжилттай яваа хүмүүс энэ 3 эрүүл мэндийг яг нэг тэнцүү хэмжээнд авч үзээд бүгдэнд нь анхаарлаа хандуулдаг усуд байдаг. Тийм учраас та бүхэн амжилтанд хүрэх гэж бодож байвал ер нь амжилтанд хүрэх гэж явж байгаа амжилтанд хүрсэн бол энэ 3 эрүүл мэндийг бас мэдээж яг адилхан авч явах хэрэгтэй. За тэгээд эцэст нь ер нь амжилттай яваа хүмүүсийг ингээд анзаараад байхад ер нь их зөв. Тэгээд нэг худлаа яриад идэггүй, хий гэсэн юм хийдэг тийм тууштай усуд байдаг юм шиг харагддаг. Тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар та бүхэндээ олон гоё сонирхолтой сэдвийн тухай ярилцгаална. Хэрв та ярилцмаар байгаа, надаар яриулмаар байгаа сэдв байвал комент хэсэгт бичээрэй. Ингээд дараа уулзалтаа баяртай.